Би өөрийгөө өөрчлөмөр байна. Амьдралаа өөрчлөмөр байна гэж маш олон хүмүүс бол хэлдэг. Тэгвэл та бүхэн маш анхаарлаа хандуулаарай. Амьдралаа өөрчлөхийг хүсэх юм бол та даалд ухамсараа өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол таны даалд ухамсарын савн дээр байгаа мэдээллүүд өнөөдрийг хүртэл ирээдүйд ч гэсэн таныг одоо хүн өгтлээ танд ажилласаар л байх болно. Тийм учраас та өөрийнхөө даалд ухамсарт байгаа мэдээллүүдийг өөрчлөх шаардлагатай гэсэн үг юм. Жишээлх юм бол компьютерт бид нар ямар нэгэн программыг суулгаад тэрхүү программаа бид нар ажилуулдаг. Тэхон программыг устгах юм бол бид нар тэр програм ажилдаггүй шиг таны даалд ухамсарт байгаа программууд устгахаас нааш таны амьдралд одоо байнга л гарч ирж үйлчилсээр байдаг нэ. Тийм учраас бид нар даалд ухамсараа өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Даалд ухамсарт байгаа мэдээллүүд нь хэрвээ эерэг мэдээллүүд байх юм бол танд эерэг үр нөлөөллүүдийг авчирна. Хэрвээ сөрөг мэдээллүүд айдас, эргэлзээ, гомдол, муу зуршлууд гих мэтчлэн сөрөг зүйлүүд байх юм бол таны амьдралд сөрөг зүйлсүүдийг авчрах нь. Тийм учраас таны амьдралыг даалд ухамсар бүрэн хариуцдаг, бүрэн удирддаг байх нь. Та өөрийгөө удирдах байгаа юм шиг боловч яг мөн чанартай бол таны даалд ухамсар таныг удирддаг юм шүү. 95-аас 97% таныг удирддаг гэдэг маань бүхэлдээ л таныг удирдах байна гэсэн үг. Энэ даалд ухамсарт байгаа мэдээллүүд нь автоматар ажилдаг учраас танаас ямар нэгэн хүчин чармаалт шаардахгүй, та ямар нэгэн байдлаар мартах санах шаардлагагүй. Таны даалд ухамсарт байгаа л бол тэр таны амьдралд байнга л ажиллаж байна гэсэн үг. Тийм учраас бид нар даалд ухамсарт хэрвээ сөрөг зүйлүүд байх юм бол түүнийг арилгах хэрэгтэй. Жишээлх юм бол айдас. Ямар нэгэн зүйлээс та айдаг, мөнгөтэй болчих юм бол би өөрчлөгдчих үедээ, би миний хүн чанар багасчих үедээ ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү айдсуудтай байх юм бол энэ таныг хизээч тэр зүйлд хүрэгдэггүй байх нь. Тэгэхээр даалд ухамсараа л өөрчлөх шаардлагатай болж байна. Даалд ухамсараа өөрчлөхөд мэдээж хэрэг өөрийн гэсэн арга аргачлалууд, техникүүд байдаг. Тийм учраас та даалд ухамсараа өөрчлөх тэр техникүүдтэй суралцаж өөртөө хөрөнгө оруулалт хийж түүнийг өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлж тэрхүү техникийг өдөр болгон давтаж хийж тууштай байснараа даалд ухамсартаа шинэ программыг суулгах боломжтой болно гэсэн үг. Тэгээд тэр шинэ програм маань таны дархинд даалд ухамсарт суучих юм бол тэр бол таны амьдралд шинэ өөрчлөлтийг бол авчирна гэсэн үг юм аа. За тийм учраас манай Faiz Academy маань даалд ухамсараа өөрчлөх 1 сарын онлайн сургалтыг бол явуулдаг байгаа. Та даалд ухамсараа өөрчлөж амьдралаа өөрчлөхийг хүсэх юм бол манай сургалтанд хамрагдаж өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.